За сайн байцгаана уу дээдлийн шоуны үзэгчдээ. Хөтлөх заяа. Тэгээд та бүхэн хэрвээ бит хоёрыг дэмжихийг өчүүхэн ч хамаагүй мэдгүй ямар ч юм хамаагүй дэмжихийг хүсэх юм бол манай сошиал суугуудыг дагаарай. Тэгээд сошиал суугуудыг дагснаар бид эдийн контентыг цаг алдахгүй үзнэ. Тэгээд нэмээд бит хоёрт тодорхой хэмжээний тусалж гин гэсэн үг шүү. Тэгээд манай сошиал суугуудыг subscribe-ийг лайк дараад фоллоугаарай. Тэгээд баярлалаа дээдлийн шоутайгаа хамт угаарай. Байнга үздэгт баярлалаа. Манай нэвтрүүлгийн ерөнхий мэдээлэгчээр Саммиг лайт хамт ажиллаж байна. Гидс дүүргүүлтгүү хамгийн бага галаар агуулсан шинэлэг зөөлөн мэдрэмжийг мэдрэх хүсвэл Саммиг лайтыг сонгоорой. Дээдлийн шоуны өнөөдрийн спонсороор мөн Lime хамтран ажиллаж байгаа. Тэгээ манай Lime аппликейшн маань шинжлэгдээд вершн 2 нь гараад бүр маш гоё сонирхолтой аппликейшн болсон байна. Тэгээд нэмээд хамгийн гол нь тэд нар өөрсдөө дататай болсон байна. Манай Lime-ийн зүгээс та бүхэндээ маш гоё бэлэг бэлдсэн байгаа. Та энэ доор гарч байгаа QR кодыг уншуулад Lime-ийн хэрэглэгч биш байсан ч хамаагүй энэ QR кодыг уншуулад үнэгүй хязгааргүй дата авах боломжтой шүү. Та бүхэн доор харж байгаа QR кодыг уншуулад хязгааргүй дата аваарай. Баярлалаа. Lime байлаа. Мөн дээрэс нь та бүхэн 5,000 төгрөгөөр 1 сарын хугацаанд сүлжээнд хязгааргүйраа датаг ашиглах боломжтой ийм гоё давуу талыг гаргаж өгсөн байна. Өмнө бид нар Lime-ыг бол зөвхөн гадаадаас одоо Монгол руу ярьдаг тийм дугаар гэж боддог байсан бол энэ маань бүрэн өөрчлөгдөд өөрөөсөө дататай болсон байна. Дээрээс нь ийм гоё хөнгөлтэй нөхцөлийг бидэнд санал болгож байгаа болохоор таад маань сонирхоод үзээрэй гэж хүсэж байна. Тэгээд энд гарах QR кодыг уншуулаад дата авахаа мартваа гэсэн. Баярлалаа. Дээдлийн шоу байлаа. Хамтдаа бүтээх мөч Hardys. За окей. Манай дээдлийн шоу эхлэхэд бэлэн болсон байна. Та ингээд 5 галгалцыг сонсъё. Вуу! Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Ямар гоё юм бэ? За манай өнөөдрийн дугаарын оролцогчд маань бэлэн болцсон байгаа. Тэгэхээр та хэд маань төр зур нүдэн анисаа гэж хүсэж байна. Манай бүх үзэгчд маань хальт нүдэн аничи. За бүгд алгадчлаар оролцогч угтаж авцгаая. Вуу! Вау, тэнгэр багцсан залуу шүү. За бра. Иш. За төрөгийн цацаач том ихтэй. Арай жижиг нь миний аж бодох шиг те. Гэхдээ жижиг харагдаад идэв шиг. За манай ихтэй. Манай өнөөдрийн шоу эхлэх бэлэн болсон байна. Бүгдээрээ оролцогчтой гоё алгадчих бэлгэлээ. Вуу. За. Гахтай. За манай оролцогчд маань өөрсдөө танилцуулаад эхлэе. За заяагийн хажуу сууж байгаа залуугаас эхлээд танилцуулъя явчаа. За Даваа сүрэн гэдэг Давка гэж дуудаж болно. Агроном мэргэжилтэй 22 настай залуу байна. Даваа сүрэн гэдэг Давка гэж дуудаж болно. Тийм. Тэгээ агрономч 22 настай. Юу гэж дуудаж болохгүй вэ? Сүрэн гэж яах вэ? Сүрэн гэж дуудаад болохгүй шүү. Давкаг үл болно. Давка гэж дуудлахгүй. Давка гэх тээ. За. Окей. За манай энэ том залуу маань тий. Нэг. За наа мөнхөд гэдэг одоо 23 настай мөөги гэж дууддаг. Тэгээд хуваарай. Тий. Хуваарай. Мөнхөд 23 настай мөөги. За 23 настай. Яг юу хийдэг вэ тий? Хуваарай гэдэг нь одоо жишээлбэл нэг цухуулгаж болох уу? Болохгүй. Яа, эйгөө. Ямар бизнес шааж байна вэ? Бэтмэт болоо явчлаа шүү нэг шиг тий. Хуваарай нөгөө нэг Монгол по зарна гэдэг шах. За зогссон гэж шах. Ерөөс тиймэрхүү юм бол биш. За сонгосон зүгээр. Хүүтэй мөнгө зээлнэ гэж шах тий. Хэрэг танд мөнгө хэрэгтэй бол нэг гэж ичээрэй гэж шаа тий. За хуваарай. За манай эмэгтэй. Байна уу? Байна гэж шах. Байна. Байхгүй гэж шах. За сайн байцгаана уу? Намайг Хонгорцул гэдэг. За 23 настай мейкап артист гэдэг хүн байна. Мейкап артист. Вау. Хин гэж дуудах уу? Оо тэгэл хүснээр дуудах. Хонгороо юу? Хонгороо хайраа. Хонгороо гэдэг ямар эвгүй юм бэ гэж. Зүгээр хин дуртай нь хонгороо гэж дуудаж байгаа гэж шээс тий. Хонгороо. Тийм ээ тэгээд идэм. За окей. За манайд мань тэгвэл гоё тий яагаад одоо чамайг сонгох ёстой вэ энэ хоёр залуу өрсөлдөөд тий. Хонгороо эхлээд тайлбарлчихъя. Тэгээ өөрөө давуу талыг маш том давуу талыг тий. Давуу тал гэх юм бол маш тайван гэх юм уу? Заримдаа бүр тэнэг тайван. Тэгээд тэнэг тайван? Тэнэг 50 гэж юу? Тэнэг 50 гэж юу? Юу гэж вэ сая? За ингээд сайн чанга ярихгүй бит хоёр ингээд ойлгохгүй те. Бит хоёрын чих муу да биш шүү. Айгүй ийм эвгүй сонсгоо. Өөсөө зүгээр сонсомооргүй байдаг шүү гэж шах те.
За тэгээд маш тайван тэгээд бүх зүйл дээр ер нь бол ойлгоно. Тэгээд би амар хөвгөлтэй. Тийм хитрхи хөвгөлтэй байгаад тахаар бас жоохон айчих гад идэг. Гэтэ зүгээр гайгүй хөвгөлтэй шүү. Чамаас айчих гэдэг юм уу те хитрхи хөвгөлтэй байгаа тахаар Гөр хитрхи хөвгөлтэй шаа. Айгаш шүү те. Тийм тэгээд ерөнхийдөө би амар халамжтай. Тэгээд хоол сайн хийж өгнө. Вау. Юм байна. Өөр юу сайн хийх вэ? Би ер нь бол цагын тулвал бүгдийг сайн хийн. цаг нь тулна гэдэг ч үгсгүй. Гэхдээ заавал цагийн тулгаж бүгдийн сайн их нь ямар өчтэй вэ? Яг өгөхгүй шаалсан чи. За гэж те. Тийм цагаа тулвал бүх юм. Ер нь цаг тулвал бүгдийг хийн. Тийм бүгдийг хийдэг. Зөв. Манай эмэгтэйгийн хамар нь жоохон харагдахгүй байгаа юм тий. Хамрыг гаргахгүй яа. Вальдимар ч шааж. Жохон дээш л чи. Яг хамаргүй хүн шиг харагдаад хаяа. Жохон тий. Харин ийм гоё хамартай хүн байсан шүү дээ. Тийм. За уучлаарай. Өөр янзлах юм байна уу? Гайгүй юм байна. За гайгүй байна тий. Окей. За манай хоёр залуу маань тий мөг эхлээд өөрхөд давтал хэлчих. Өндөр. Тэгээд Өндөр. Хоёр удаа хэлдэг нь яаж байгаа юм бэ? Хүмүүс харж штэ гэж тий. Өндөр. ер нь нэлээд өндөр. Иршүүд байж чадна. Нэлээд байж чадна. Өрсөлдөх дуртай. Спортлог гэж боддог өөрийгөө. Nice. Нэлээд завгүй байдаг. Яг гоё тодтгол байна те гэж боддог өөрийгөө гэж те. Завгүй байдаг. Хуваараа болохоор завгүй байдаг. Ер нь тий. Рогийн мэрэгжил сонирн байгаа таам да. Би нэг хамаагүй шарж болохгүй ч юм шиг те яг нэг. Би хамгаалах агентлагтай ч юм шиг те яг нэг юм. Намайг нэг хөлсөөр алуучих юм шиг нэг юм хэлж болохгүй. Магнуулд ажилтдаг юм шиг айгүй юу те. За. Окей, маа нөгөө залуу. Гитар тоглодог, хоол их хоббитой. Вау. Тэгээд хөдөлмөрч айгүй бүх зүйлийг болж идэх талаас нь харахыг хичээдэг. Болгодгоо гэхдээ ер нь хараал байдаг. Үгүй хийдэг. Цагийг нь бол толгодог уу? Үгүй ерөөсөө цаг толгож юм яадаг. Цаг толгодог хүнийг юу гэж боддог вэ? Ер нь тэр үнтэй харьцахыг хүсэхгүй дээ. Ёо. Цаг тулахаар боов тул гэж те. Нэр уурахаар ясгаар гэдэг шиг те. За nice. Окей, гайхалтай. За. Тэгвэл манай хэд мань гоё өмнөх харилцаа хийzээд дууссан тий. Одоо манай Давка. Өмнө жилийн 11 сард. Яагаад дууссан бэ? Яг 1 жил болж байна те. 1 жилийн ойн дээрээ. Хамт амьдарч үзээд тэгээд байсан. Яг юу нь болохгүй юм те. Юу нь болохгүй юм те. Тэгэл зүгээр тааш төгөхгүй болоод 4 жил хагас үргэсэн. Хамт амьдрахаар жоох уйдч гэлтэй юм шиг байна те. Яг нэг өмнө нь яг нэг юм те юм буудлаа орохол нэг юм ховор байсан ч яг бүх юм болохоор тэгж байна. Нөгөө хүн маань жоохон санаачлаггүй байсан гэх юм уу? Үгүй эмэгтэй хүн үү? Юу биш ээ. Юу нөгөө хүн бишээ гэдэг чи юу гэсэн юм бэ? Эрэгтэй хүн байсан юм уу гэж. За тагалсан юм аа. Хамтдаа хичээх юу цаашдаа хичээл зүтгэл гарахгүй юм уу тий. Зөв. Сексэс бол болоогүй. Үгүй. Окей. Мөг 2 жил гарan үерхсэн. Тий. Тэгээд одоо салаад нэг 2-3 сар болж байна. Юу асан? Сурахаар явсан. Бодхоо болол гэр удаж байгаа бай. Бодхоо болцсон. Ер нь нөө яваад жил болсон байхгүй юу? Тий. Тэгээд холын харилцаанаас ингээ байжгаад тэгээ ер нь одоо салаад 2-3 сар болж байна. Тий. Одоо санддаг уу те? Нэг санаад байдаггүй. Нэг хийлгээд байгаа юм да. Би гайхаад байгаа энийг одоо. Ер нь санаад байдаггүй. За. Хандаж хэлэхүүг вэ нөө? Байхгүй. За. Окей. Манай эмэгтэй сүүлийн харилцаа хийzээд дууссан. Одоо 4 сард дууссан гэхэр чинь 7-8 сар болж байгаа юм уу? 7 сар болж байгаа юм тий. За. Ягаад дуусч вэ те? Яг хөө манай нөгөө хүмүүс маань бас бүгд найрамдах хятад улс руу суралцахаар явсан. Ямар анхны шаашна ёо өстө. Би бүгд найрамдах Монгол гэхээр за энэ том хүний ах юм байна да өстө. Амар айгаш яастгаар сурахаар явсан гэж шүү дээ. Миний бодлоор хятад улс бит хоёрыг салгасан гэж боддгоо. Моос авжаанаар гэж. За. Ер нь бол манай хоёр маань холын зайн харилцаанаас болж салсан юм байна тий хамгийн сүүлийн Ер нь холоос үерх гэдэг чинь айгүй хэцүү байлээ. Хотлаа юу тий. Яг ойроос те яг байвал гоё шүү те.
Тэг яг энд болохоор ойр байсан хүн биш үү шахах. Бүр хамт амьдрснаас алдсан байгаа хөх тий. Тийм байна. Амьдрал сонирн байгаа шүү. Сони юм а тий. Хамт байгаад ч болохгүй хүмүүс байхад ингээд гониглаа шахаад байхгүй тий. За окей. Тэгвэл celebrity crush нь хэн бэ те? Ер нь ямархуу төрлийн залуу охин сонирхдаг вэ те? За хонгороогоос эхэлчихэ. Ямар залуу сонирхдаг вэ? Би бол ер нь айгүй эерэг хүн сонирхдаг. Аха. Тэгээ одоо нэг жоохон Positive сайхнаа чинь жоохон ийм deep болсон шүү дээ. Deep ээ? Тийм, бүр ингээл бүх юм дээр гүн ингээл готрангу гэл ингээл амьдрал гэдэг байхгүй юу? Тэнгууд би ер нь бол жоохон хөвгөлтэй. Тэгээ ер нь бол жоохон өөрийгөө сайхан аваа явчихдаг залуу сонирхдаг. Тэгээ миний celebrity crush гэх юм бол Амундра гэж шахах гэж. Дах мэдхүү. За тагаас. би нүүрсэн дуртай. Амур лавга гэ дах мэдхүү. Амур лавга. Амур лавга. Амур лавга. Тийм makeup artist өсчин Amur professional студийн захирал юм уу те? за захирал хаа. Бас салбарынхаа хамгийн том хүнийг бас крашлсан байна ш тийм ээ? Тийм байна. За гайхалтай. За давка. Ангууч ах юм уу да. Юу гэж шаагаад байгаа юм бэ? Эмгтэй тийм хүн крашлж үзээгүй. Ангууч. Чи нэг эвгүй байгаад тийш өө. Амар насаа ойрхон сууж муугаа шаагаад чи ер нь цаашаа гшөөх. Ямар амар шаад юм бэ? Жоо шоуг хандурцдаг бай. Ангууч ах гшээж. За тэгтээ зүр үнэнгээсээ нэг эмхтэй хэлчихээд хөө. Тэгэхгүй бол нэвтрүүлгээ зогсооё гшөөх. Би одоо яг чиний хажууд яг юм өөртөө ихтэй байж чадахгүй болж шаачих. Рэпер Limit King ахээ юу найз ихнэр нь тий. Йоо чи алуул баа гшөөх те. Хүний ихнэрийг крашлаад байгаа юм. За. Лимитээ гол орилол ороод ирж штэ. Хүчээр хэлсэн шүү дээ. За. Хүчээр за. Тэрнээс шууд ангууч те. Ангуучиг бол ивэр хэлсэн гшөөх те. За. Гоёлын гшөөх. Ямар эмэгтэй хүний сонирхдаг вэ те? Эмэгтэй хүнээс яг сонирхож үзээгүй гэсэн штэ сая. Надаас сүснэ тий. Тий. Өндөр 170-аас дээш байвал дэжүүд санагддаг. Тэгээд өөртөө шаарчаатай. IELTS 7.5 гээл те. Ажлын анкет шиг те. Гэтэ өөрөө яг төгсгөн биш болохоор нэг төгсгөн хүсдэггүй. Эрүүл зүг хоолтой тэг эрүүл мэндтэй анхаардаг хүн байхт болоо. Вау. За окей. Мөвгийн хувьд Ер нь өндөр нь 170 байвал болно. Тэгээд гоё нүдтэй, гоё инээмсэглдэг. Тэг. За. Тэгээд гоё мөмтэй байлаас гоё. Nice. Ямар гоё шодрог юм бэ те? Тэгэхээр энэ бол манай залуу бол хөхний залуу гэсэн юм ба шүү дээ те. Окей, nice. Давка тэгвэл юуны залуу вэ те? Хөх тамаагүй гэж. Би ангуучийн залуу гэж. За. Зүв. Хүн хүний бодол ямар ч үж болно шүү дээ, тийм ч бас тийм. Одоо буруутгах. Ардсан нийгэм хэнийг сонирхоо өөрөө мэднэ шүү дээ, тийм ээ. За. Окей. Тэгвэл хэдийн X-тэй вэ, тийм? За, давкагаас эхэлж. Хэдийн X-тэй? 2X-тэй. 2X-тэй. Сүүлийнх нь 4 жил гарan хамгийн удаа ирсэн нь үү, тийм? Тий. За, юу хонгороо хэдийн X-тэй? Галзуу ганц X-тэй. Галзуу ганцаа. Чи заавал ганц X-ээ галзуугаар нь дуудаж яах гэдэг юм бэ? Эсвэл чи галзууруулсан юм уу? Нөгөө нэг инээл байнгын хөвгөлтэй байсаар нөө төмөр галзуурцсан шаавчихсан. Үгүй янзын ганц X-тэй гэх юм уу? Янзын ганцаа. Чи ч яар эвгүй ашиглаж байгаа дээ. Галзуу ганц, янзын ганц гэдэг. Амны ганц гэж яах те. Янзын. За. Окей. Мөгийн янзын X-тэй. 3X-тэй. 3X-тэй. 3-2-1 те та 3 манаас үнэн ярьж байгаа гэж найдаа. Яг юм томоосоо жижиг рүү шээ. Биеийн хэмжээгээр X-тэй байгаа шат нөө яагаад вэ те. За, body count нь шууд асаач. Манай том залуугийн body count хэд вэ? Том байгаа байлгүй те одоо л те. Гүүг 5 орчим. Тэ. Орчим гэдэг нь юу гэж байгаа лээ? 5 орчим. Яг хэдий? Яг нэг 5 6 за 6. За яг тийм баха яг 6 ах. За манай хонгорогийн хувьд. 1 X-тэй 1 body countтэй. Тийм.
Хөөх ямар гоё юм бэ. Анх удаа тоонд харж байгаа үнтэй таарж ийн шахгүй тий. Дандаа нэг юм зөрүү байд юм да нэг юм те. Body count-ийн X нь хуухаар тэгштэй гардаг гэж. Йоо. За манай за Давка. 6. Ингэдэг байхгүй юу? 6 2 дуугаад те ингээд болдог байхгүй юу. Яа 6. Аха. Хамгийн их нь байгаа юм байна одоо. Манай хонгор хэдэн настай байлээ? 23. Тэнцүү шүү дээ тий. 23 нэг body count. Тийм. Хэдэн онд вэ? Юу гэсэн үг юм бэ гэж шахахгүй. Гэхдээ зүгээр л ойлгоснороо л хариулчих. Юу. Энэ тоглоомонд хизээ ороод тэгээд гараагүй те. 21 нас хүрээд. 21 хүрээл. За би ч нэг ганц үзэхгүй бол 20 нас хүрээд. За. Хартай ч бас Манай залуучуудын анхных нь тий хизээ байсан бэ тий. Хизээ манай томоогийн одоо 5-ын хамгийн ихнийх нь хэдэн онд байсан бэ те? Цэргээс ирээ тэгэхээр 22 оны үйл юм уу? Яа, цэргээс ирээл. жинхэнэ эрхэн болсон. Яг тайсан байж те. За манай давка 20 онд юм. 20 онд ковидор аваа исэн байна те. За. Тэгвэл таад мань гоё нэгнээсээ болцоонд өнөөдөр асуухыг бэлдэж ирсэн тийм асуулт байгаа юм мэдхийг хүсэж байгаа юм те. Байвал одоо шүү асууж болно. Байна уу манай залуучуудад асуулт? Ер нь амьдралаа хэдэн наснаас эхэлж зохиоё гэж боддог вэ? Одоо гэр бүлтэй болоод хүүхэдтэй болох ч юм уу те. Би үсттэй тий. Би үсттэй гэж. Тэр харж ирээ чи ангууч мангууч гэдэг наа үн чи өртлөө өөрийгөө энэ шоуны гол дүр гэж бүр бодгоо байсан. Чи гол дүр болсон явж штэ. За хонгороо хариулчихаа дараа нь давка хариулъя гэж. Эрэгтэй хүн сонирхдаг байх ш. Яа. За. Гоо давкач ааш. За би нэг 2032 онд гэр бүл болон тэр болтлоо ингээд ерөөхдөө нэг тавьж мэдээ 32 онд чи хэдэн настай байх вэ? 7 жилийн дараа 30-тай да. Юу зүгээр 30 гээд хэлж штэ. За 2032 онд маань юу нэг хоолын ирээдүй юм бодогдсон шааш. Тоо бодсон шааш. 7 жилийн дараа цаг хугацаа юм бүр юм алсан юм. Зүгээр 30 гээд ярьчихаа бараа. Тоо бодооч яах. 30 хүрэхээрээ гэр бүл болно гэж бодсон. Эмэгтэйний амьдрал 30 наснаас эхэлдэг гэх тийм ээ. За. За манай давка. Хобби сонирхол юу вэ? Хобби сонирхол. Хонгороогоос. Хэлэхгүй болоос. Заавал хэлчихсэн байдаг ш. Надаас уу гэдэг юм болоо гэж. За би ер нь бол гараараа юм хийх аягүй дуртай. Гараараа юм. За. Аха. Одоо ер нь ажиллаж мэрэгч чинь бас тийм шүү дээ. Ерөнхийдөө тийм. Тэгээ би Явахтай тэгэл гараараа л хийх гээд нь штэ гэж. Гараараа л мөнгө олж амьдарч штэ тий. Хүн болгонд гараараа л юм хийн л дээ. Гараараа тий найзуудтайгаа будаад ч юм уу тий. Эсвэл ингээд чөлөө цагаараа дүүдээ найзуудтай хомс хийгээд ч юм уу. Тэгээ ерөнхийдөө миний бүр хамгийн хийх дуртай юм гэх юм бол би ингээм амар амрах дуртай. Гэртээ сайхан гэрээ цэвэрлж агаад тэгээ сайхан хоол хийж идээд хөвтгээр амар гоё идэв штэ. Тэгээл нэг залуу те. Тэгээл болоо те. Тийм. Гэтэ одоо нэг амар гэр мөртөө оруулаг байгаа. За. Орцондоо байлгаад байгаа юу гэх те. Чи наана байж чи. Нөгөө залууга үйлчээсэн залууга гэртээ оруулаагүй гэсэн үг үү те. За тэр нэг ороо гарсан юм аа гэх те. Аха. Айлын хэддэг хүүхэд вэ? Айлын тунд хүүхэд. Дээрээ нэг ахтай, доороо нэг эрэгтэй дүүтэй. Тэг гурлаа. Гэр бүлтэйгээ харилцаа дүүнүүл 10-аас хэд гэж үнэлэх вэ? 10-аас бараг 15 баха. Йоо амар шээс. Тий, би амар happy болгодог гэрийнхнийгаа. Нээлгээ шагаад идэх те. Тий. Тий, гараараа юм хийгээд инээлгээл те. Тий, яг тэгдэг. Ах шиг те. Хаана өссөн бэ? Гэртээ их шиг. Хотмонд л гэсэн үг гэж те бараа. Яг хідээс хідэн насны хооронд гэсэн үг лээ. Хаана өссөн бэ гэсэн үү, төрсөн бэ гэсэн үү? Өссөн бэ. Өссөн бэ. Би арай жоохон олон газараар өссөн. Оо. Би ялагдаа шаашлаа те. За хаана өсөв чи? Яг эхлээд хотод төрөөд амьдарч агаад тэгээд Өмнө Говь аймагт очиж 7-8 жил амьдарч агаад тэгээд Дорнод аймаг руу очиж амьдраад тэгээд Эрдэнэтэд бас очиж амьдарч байгаа. Тэгээд одоо л нэг хоттой тогтож байна. Ямар гоё амьдрал бол аялал те.
Зэ. За манай томоод гоё асуулт байна уу? Эрэгтэй хүнийг хэр ойлгож хайрладаг вэ? Маш их харилж ойлгодог. Тийш дээ. Угаасаа одоо хүний амьдрал чинь айгүй хэцүү шүү дээ. Амир хэцүү шүү дээ. Төрөөл тэгээд өмнө гоё явах юм, эрдэнэт явах юм айгүй хэцүү гэж тий. Бүх юмыг л ойлгоно шүү дээ. Тэгээд угаасаа нөгөө аавтайгаа ахтайгаа дүүтэйгээ байдаг болохоор эрэгтэй хүнийг нэлээсээ ойлгох юм шиг байдیں۔ Шүү дээ. Тэгээд дээрэс нь ер нь гайгүй ойлгосоор заримдаа давраачдаг гэх юм уу? Давраах магадлал өндөртэй. Тийм давардаг. Тэгээд давраад гараа гэх шах тий шууд араас нь. За манай эдийн тэгвэл дуртай байрлал нь юу вэ те? Одоо энэ body count-уудын дунд те 6 6 1 штэ те. За body count нөө нэг гэдэг нь тэгээд нэгтэйгээ зөндөө байгаа штэ те. Олон хийсэн гэж. 69 69 байрлал дуртай. Ааха. Уяасан юм бэ гэж аахгүй. Хүн болгонд л дуртай байрлал байж болно ш. За 69 дуртай юм байна. Тэгэхээр ер нь бол ийм өгөөд авах те гэж аахгүй те. Зэрэг л ерөөсөө өгөнгөө авалцсан. Тий, өгсөн юм буцааж авах те юм аягны хариу өдөртөө те. Тийм юм байна штэ те. За хиний хувьд хонгороогийн хувьд. Зүгээр энгийн би доороо юм да. Зүгээр энгийн би доороо. Тийм ээ. Өгүүлбэр шааж те. За. За окей манай мөг. Зүгээр энгийн би дээрээ. Дээрээс тэгээ араас. Яа ямар амир дээр ямар юм амир юм авротоо орж араас дээрээс гэдэг. Над руу ороход гаш мэдрэмж авчих шээсэд. Нүдрүү нас харах дуртай. Гоё үед. Eye contact үүсгэх дуртай тийм ээ. Зээ. Манай хоёр маань бас гоё оноо авч болно шүү дээ. Дуртай байрлалыг чи олж өгч болно шүү өдөр гэдэг ч юм уу. Мэдхгүй яаж чинь тий. Манай хоёр маань нэг л хоорондоо өрсөлдөхгүй байгаа. Манай хоёр залуу ер нь хоорондоо өрсөлдөг ч шүү. За. Тий. Манай Давко жоохон зүгчгээ буруу залцсан чинь нэг юм өрсөлдөгч биш юм шиг болоод байгаа. Яг анханасаа яг нэг ангуучаар ихлээ шаасан чи яг юм онх буугаан шаашлаа тий нэг. За. Тэгвэл одоо ийм төгс болцоо гэж байдаг шүү дээ. Тэгвэл ямар хуу болцоог ийм гоё болцоо гэж боддөг вэ тий. За, мөгөөс эхэлж. Мөгийг бодож. За, бэлэн болцоотой хүн байна уу тий? Байна гэх тий би ерөөл шах. Байхгүй мó? Би хэлчих юм уу? За хэлээ. Би бол их энгийн сайхан 50 юмд аягүй дуртай. Тэгээ сайхан юм хөдөө ч юм уу гараад тэгээ сайхан махчанж идээд тэгээд махчанж идээд тэгээд жоохон ингээ сайхан амраад суух тэгээ тэр хоорондоо гоё яриа өрнүүлээ суулгаас хамгийн гоё штэ. Тиймээс ингээм ямар нэгэн юм яг болно л доо. Гэтэ миний хувьд ямар нэг юм яг хөө секс юм л дээ гэхдээ хийхгүй гэж битээ ойлгоорой. Тий. Тий. Хөдөө гараад мах чанж идээд тэгээд секс хийн. Ерөнхийдөө тэгэл ярилцаа суухад амар амгалан газар ч угаасаа хөдөө штэ. Ярилцаа чи дээр нь суудсан тий. Нүдрөө хараалаа шах. Ямар ч л хэлсэн тийм гоё 50 болцоо үст юм байна тийм ээ. 50. За, маа хоёр залуу. Манай Давка цаа юу орж ирсэн тий. Би хэлчихсэн чи дөрүлээ орчлоо. За. Хөдөө бас тийм байгальд тийм морь унаад. Одоо бол худлаа сонсогч штэ брог шахах тий. Үгүй яг орж ирсэн юм а тий. Яг маш хуруу мурга ингээд бүр яг одоо араас нь орчих. Сая төрүүлээ орсон штэ. Одоо миний бро араас нь ор. Хөдөө байгальд морь унаад тийм нэг тийм 50 болцоол хүсдэгтэй. За, манай нөгөө гоё эрч хүчтэй шийдэмгий залуугийн хариулт тий. За. Мөрөл юм байна. Уран зургийн галерей үзэх юм уу? Вау. Тэгээд ер нь дурсгал музей үзүүл бас гоё ах. Би нэг асуулт асуучих уу? Ямар эмэгтэй хүнийг одоо яг ихнэрээ болгоё гэж шийдэх тэр одоо шалтгаанаа хэлж болох уу? Торгон мөчтэй. Яг за энэ яг миний ихнэр болох хүн байна да. Гэд сонгохдоо одоо ямар эмэгтэй хүн байх вэ? Хоёулангаас асууж байгаа шүү. Та хоёр маань амьдуу гэж байна. Хэн хариул? Би их хариулж. Тэгээ хэн ч хариулж болно. Тийм. Гой уралдаал ам өрсөөл тий. Тэг ер нь над хандж байгаа хандлагаас нь шалтгаалаад их надад их таалагдах юм бол
ер нь Өө тэр ч тийм л дээ. Яавал таалахгүй тий. Таалах вэ тий? намайг их халамжлуул юм болов. Аха. Тий. Хоол. Ямар гоё шалгуур байж өснө. Хоол байхлууд болчих юм байна тий. Вандебогийн дуу байдаг шүү дээ. Хайр гэж шахаад байдаг шиг. Хоол гэж. За. Энд чи Дараа хүн байх үедээ дараа хүн байждаг, галзуу үедээ галзуу. Тэгээд гэр бүлтэй хайртай, эрүүл тийм 69-ийн үедээ хийчдэг тий. эрүүл амьдралын юм аягтай. Тийм. Хүнийг сонгоно. гэрийн багшаар ажил давна гэж шах тий. Манай эмэгтэй тэгвэл өөрөө энэ асуултанда тий яг эрэгтэй хүнийг ямар байвал нөхрөө болгох вэ? Маш тайван байх хэрэгтэй. Маш нь ч бас хаашаа. Ер нь тайван. Тэгээ ер нь гэр бүлийнхэнтэйгээ харилцаж байгаа вэ гэдгийг маш сайн харахыг боддог. За тийм хүнийг сонгоно. Тэгээ хоол бас гайгүй хийдэг бол бас гоё штэ. Тэг манай хоёр залуу хоёр хоол хийдэг вэ? Би бүр хоббитой. Хоббитэй. Хоолны фобиатай. Фобиатай гэж. Хоолыг ер нь хийх үедээ бол хийждэг. Гэтэ тийм сайн бол биш. Хаяа хэтрүүлэх гээд хийдэг. Тий. Гэтэ яг зүгээр зааж өгөөд хамт манд хийгээд явал болохлах. Та тийм тэгвэл амьдралдаа ээж хамгийн галзуу үйлдэл чи юу вэ те? Хамгийн солиотой тийм эрүүл бус те? Тийм үйлдэл юу вэ? За бүгд энэ гурыг нэг дэмжиж нэг алгаж чийдэх юм бүр ингээд камер сүлд нь бүр ингээд шаад байна. За одоо яг гоё юм чөлөөтэй яг ирч хүчтэй тийм ээ чи спонсор авчаад энэ олигтой юм ярих шах. Үнэнгээ хэллээ шүү. За мөгөөс эхэлчихэ шууд. За гоё чөлөөтэй байё бро. Хараал марал хэлж болно шүү дээ тэрийг хас чинь. Яг тийм галзуу юм бол надад байхгүй юм дээ. Юусоо хийж өгөө байх. Ийм том залуу байж юу? Нэг юм жижигхэн залуу ингээд алгадаад онгоож маасан байхгүй. Хуваараа бизнес хийсэн маань галзуу байсан юм аа. Тэгээ энийг хинт ч хэлээгүй нь бүр амар галзуу гэж. За галзуу байхгүй зүг. Галзуу Ерөөсөө юм нормал амьдэрсэн тий. Хэвээ. Шийдвэр гаргалтууд нь юм айгүй аюулгүй дандаа юм хийж явсан гэсэн үг. За. Сүүлдээ бүр микерэж хариулахаа болоо шээс тий. За давхагөвд 10 жил болж исэн байна. Юу анхны X-тэйгээ уулзах гээд нэг юу ажилласан 10 дугаар анги лөө 11 дугаар анги байсан. Гэрт аав ээж цоожлоод нөгөө харшилтай болохоор гарахгүй гэд гарчин гээд. Вау. Тэгээд яг уулзмаар санагдаад санаад яг 3 давхраас балконоор бууж исэн. Юу нэг антины шон гэх юм уу нэг төмөр байдаг гэсэн. Тэгээд лангийн утас амар их байсан. Тэрийг ороож тэгээ бууж исэн. Тэгээ бууж очиод тий. Бууж очиод уулзчаад яасан бэ? Буцаж яаж орсон бэ? Буцаад тэгээ дамжуул орсон доо. Гэрэл ч мэдээгүй. Тийм мэдээгүй. Хайхаа төлөө бол амар юм хийсэн байна тий. Тэр чинь бол амар аюултай өстэй ер нь бол. Тэр 5 давхар байсан бол заавас арайчтэй гэж яг үлдэх байсан бах тий. 5 давхар байсан бол арай л бодлоо. Тэгэхээр чиний айр бас арай л тий гэж. За хонгороогийн хувьд миний хоол бараг саяхан. Вау. За саяхан нь ч сайн. 100 би одоо яг ажил идрээ бүгднийг хаяад тэгээд гэрийнхэндээ хэлэхгүйгээр шүнэн ингээ бодож олонгуудаа өглөө нь бараг шүнэн ажиллаа хий гэдэг ийм арга бодож олсон юм уу? Өглөө нь би ингээд шууд шийдээд тэгээд ер нь X рүүгээ дорнт руу явчихсан. X рүүгээ Дорнт. Тэгээ уулзах гад явж исэн. Тэгээд чөлөө авчиж болоог юм уу гэж байна. Үгүй тэгээ би яг ажлынхаа хүнд худлаа ирсэн л та. Тэгээд яваад ирсэн. X рүү гэхээр чи арай X болцсон байхад нь яваагүй үстэй тий? Тийш. Йоо. Салчаад явцсан юм уу тий? Салцсан ирнэ. Тийм ээ. Стам яг тагших тий. Хүнэн ма дуртай байна гэж. Хоорлаашаа. Тийм тэгээ манай дүү ингээ манай гэрт хамт байсан. Тэгээ манай ах бас байсан. Тэгээд тэр хоёрыг сэрэгтэн би зүгээр оройн байжснаа. Өглөө сэрэгтэн байхгүй. Тэгээд нөгөө төр унжаахт нь бүг гэж ороод ирсэн үү? Тийм ээ. Тэгсэн. X-эн сэрсэн чи манай охин бүг. Гэлцгэлээ гэж шах. За окей. Ер нь яагаад тийм шийдвэр гаргасан юм? Тэгээд яг тэр шүн юу бодогдоод толгоонд чинь те юу шүглээд тийш явчих те яг мэдгүй. Тэр орой зүгээр ингээ жоохон бодогдоодсэн.
Жон хорны цаа хөдлөө. Үгүй. Тэгээ би амар Гинт нэг эвэр ургаал өстэй юу ч юм уу. жоохон юм ороод. Гэтэ би ер нь мартцсан байсан ерөөхдөө. Тэгэл нэг бодогдоод идсэн чинь над руу гинт заалгаад. Тэгээд уцаар яриад тэгэл чадсан доо. Чи одоо манай хоёр залуутай хин нэгэнтэй яг ингээ шүүн ингээ ундчихад бүх гээд оронд явсан авс тэгээ бүх өрөөд ирэх юм биш үстэй гэж. Үгүй. Одоо нөгөө бүгд найрамдах хятад улстай байгаа шүү дээ. Гэхдээ бас доронтоос хятад руу ч ойрхон штэ гэж байна тий. Гэхдээ ер нь Монголд байгаа дэвэл чи очих юм уу тий? Үгүй юм. Гуугийн замын өдрөө 100 гаар уран цугаад 25 яоноор хил гараад өгнө. Чи явчих юм шүү гэж. Үдцсэн байдаг шээ. Удах юм байлээ гэж. Чи ер нь оргодог тал төрлийн хүн үгүй юу? Үгүй. Хонгороо өсөө буулгаарай ааших. Урт өстөйхэн дуртай гэж. Тэгээ ургуулад идэм юм гэж. Аа. Рафонзел шиг тэгээ хонгороо өсөө болгоцсон. Өөд нь бүгд найрамд хитэд ард усаасаа ярьсан. Хонгороо л авираш шагаа тест. Чи тэр нь X рүүгээ явчих гээд байдаг тарлын төлөлийн хүн үү? Хүн гэсэн үг юм уу? Үгүй. Одоо тэгээ бит хоёр ерөөхдөө ярилцаад чи бит нэг лугаа гүүхэ болёо гэдгээс нөө. Тийм нэг алдууд морь шиг гүүхэ болцгоё гэд тэ. Тийм ээ. Гэтэ тэр чи гоё л газ тэ. Тэгээд гоё л байгааз тэ гшээс тэ. Үгүй яг гоё л юм тэ. Би ямар нэгэн өөр хүнтэй харилцаа үсгээгүй байсан шүү дээ. Тэгээд манай юу X маань найзууд тэр үед нь лав над руу амар бахархсан харцаар харсан шүү дээ. Яа. Бүгд найрамд хитэд ард улсын залуу аа. Бахархаа шээс тэ. Үгүй юу? Чи очисон чинь X-ийн чинь найзууд бас цуг байжсэн юм уу? Тий. Чи дэ найзууд төр нь гүйцсэн юм уу? Тэр ч ихт нэг гүйцмэ. Ачнаа. Найзууд нь нэлээ X-тэй хэлээгүй л ахгүй юу? Яа, яагаад байгаа юм бэ гэж. Тий. Гэтэ ямар гоё, гэтэ гоё юм уу, муухай юм уу гэж. Хоёр за, энэ манай хоёр залууд юу гэж хэр санагдчихээн те. Яг энэ галзуу үйлдэл яг мөн үү те? Галзуу үйлдэл бол хэр санагдчих. Яг зүгээр галзуу үйлдэл наа чи гэж те. Галзуу. Өө галзуу би гарлаа гэж. Би бүгд найрамдах Орос улс руу явлаа гэж. Би Орсын албаны улсын X руу явлаа гэж. Мартаж чадаагүйсэн болохоор тэгээд зөвлөл байсан байлгүй дээ л гэж чинь. Гэхдээ бид хоёр чинь ингээ хоёр талаасаа нэгнийгээ санаад ярилцсан байсан. Тэгээд манай хүн чинь бас нөгөө нэг ээж автагаа уулзаагүй удцсан байсан болохоор тэндээ байх шаардлагатайсэн. Тэгэл би явахтай за яг ажиллаа энэ чи гэл тэгэл явцсан. За одоо энэ муухай яриг мартыг шахав те. Өнгөрсөн үнийг өнгөрсөнд нь үлдээх шахав те. Нэг шинэ болцоон дээр ирсэн өнгөрсөн үнэ яриад гарч ямар эвгүй юм бэ шахав те. За окей та хоёрын маань харилцаа тэгвэл нэг тишээ болсон байна гэж бодож чинь те. Окей болцсон. Ер нь бүгдээрээ өмнөх харилцаагаа эцэлсэн. Одоо гоё те. Ирж байгаа харилцааргаа жоохон анхаарцгаая тийм ээ. Яг энэ харилцаа гол нь ирэх нь үг шахав те. Яг бас сонир байгаа. За таад маань гоё босоод нэг нэгээ тэрвэрч үзэх үү? Зөвшөөрч байна уу? Зөвшөөрч байна уу? Окей гобра эмхтэйг сүсэсэй. Хонгороо зөвшөөрч байна. Тэгээ энд хонгороо зөвшөөрнө гэж байна те. За окей хонгороо мик өгч. Эхлээд хин нэ? Хоёрын хин эхлэх вэ? Чи боломжийг олго. Чи юу өрсөлдөгч чинь үү? За би. Өө чи ямар муухай залуу. За окей. Хойноос аян өгье. Хонгороо уршаа босчих. За. За чиний зүүн гарталтай байгаа шүү. За хонгороо. За аяа өгөхгүй бол манай хоёр зогсоод байгаа шүү. Дорнот явмаар чи юм шиг. Гэж X-ийн найзууч хин шивнээд гэж. Гэтэ энэ тэрвэрлтийн ард нь нөгөө нэг газар үнэрлэн эргэж яваа гэх нөө дуу тавьчихад амар шээ. Ганцхан грог бити жаач гэж. X-ийн найзад сумлагдсан онгороо гэж. Үнэн ч агуу хайрыг битээд ямар амар шаагаад муухай шаагаад. Яг нэг. Тийм энэ ч одоо тал талдаа 650 Титаник үзснээ энийгээд байгаа юм шиг яг мэдрэмж авчихсан шээ. Хонгороо. За. За манай дараа чи. За. Моги босъё. За. Хонгороо уршаа бас босъё. За. Айгоги. Хаана байгаа юм бэ гэж. Урд нэг амар том юм байх чинь хаана байгаа юм бэ тэгээд ахаа тий. За.
Оо сая яг энэ оргил үе дээр нэг явах юм байна. За дахиад явчих та хоёрын босоод. Яг гоё аян жоохон явуулчих л да гоё сөрөөнийч. Тэр эдитэн дээр амар гоё шатах байхгүй. Оо. За байж байгаарай. За аян. Аян яваарай. Аян яач вэ? За амраа гших те. За манай хоёр тэгээ жоохон тэрвэрлдээ тухтай гших. Мөөги чанд боломж олгоод тийш үү мөөги. Мөөги чи энэ олон жил. За доронтоо аашиг. Доронтын өнөр үү ааш. За мөөги. За окей. Гайхалтай. Манайд манаас гоё мэдэрч чадсан байх гэж бодож чинь тий гоё үнэрлсэн байх. Бас ямархан хүмүүс За хонгороод гоё төрсөн сэтгэл мэдрэмж сонсъё тийм ээ. За. Хоёулаа гоё үнэртэй залуу байна. Залуучууд байна. Хоёулаа гоё нэртэй залуу байна. Тийм. Тэгээд энэ айгу зөөлөн залуу, энэ айгу түшигтэй залуу байна. Оо яар гоё юм бэ. Тэгээд түшигтэй нь гоё юу, зөөлөн нь гоё юу? Түшигтэй байна хаашаа. За окей. Өөр манай хоёр залууд маань төрсэн сэтгэл байна уу? За давкад. Гоё үнэртэй охин байна уу? Гоё биетэй ч юм бэ. Вау. За. Яаж мэдчихв шээ. За Мэдгүй зүгээр. Ахаа за окей ойлгосон. За мөгийн үед. Томоо. Тэ бас гоё. Тийм нэг Ай хаал гэж. гоё метр 65 тэр хавцаа юу? Тэгтээ одоо өсгий тогтолтой байна шүү. 60 юм уу? Зүгээр юм уу гэж. Метр 64. Тэгтээ одоо жоохон өндөр болсон байгаа. Зүгээр тий. Ахаа. Гоё охин байна. Гоё. Гоё үнэртэй тий. Ахаа. Гоё охин байна. Та хоёр нөгөө метр 70-аас дээш мэш гэж та хоёр тэгэдсэн шүү дээ. Тэгэд ер нь хэр вэ те метр 70-аас доош байх. Зүгээр Зүгээр үү? асуудалгүй шүү дээ. Зүгээр өргөчих гэж. Ахаа. Тэгээ одоо би бол метр 70-аас дээш болсон байгаа. Ахаа. Зөв. Банк энтэйгээ явнаа хөсөөл те. Орондоо өсгийтэй готалтай шаач. Зя. Удамд нь ахтад идэх юм билүү те. Йоо. Автодээ бүр шахаж идэг шээс те. Шах type C гэж. Ер нь танаа удам ийм өндөр хүмүүс үү? Тэ ер нь өндөр. Ахаа. Зөв. За окей таад маань гоё бас мэдэрсэн ингэж найдаж байна. Одоо манай дараагийн спонсорын wine бүгд дээр hardis 3 wine class авч доо байна тий. За окей. Манай хонгороо дорнт руу ер нь хэдийн ирээс хийжсэн бэ? Тэндээ амьдарч исэн юм чи гайгүй. Амьдарч исэн тоогоор бол. Ахаа. Чи дорнтын хаана амьдарч исэн юм? Төв дээр нь. Төв дээр нэ? Чой болсон дээ. Тийм үү. Аль байшин таашаах. Манай төрөө өөрөө дорнт их. Өөрөө дорнтын л таа. Мөөгийн доронтой биш үстэй. Би 1 жил л амьдарсан. Тэгээд бусдад нь аав ээж амьдарсан. Дорнтод 1 жил амьдрахтаа найз залуутай болцсон юм байна шүү дээ тэндээс. Тийм, ерөөхдөө. Богтолсон байна дээ дорнт. За. Окей. За дорнтыг мартыг шоох гэдэг. Дорнт руу нэг. За манай хонгороо маань эхлээд таад маань гоё онж тулах хэрэгтэй байгаа. Өөдөөс хараад нэг нэгээр нь ээлжлэх гэсэн үг те. Хонгороо эхлээд мөгөтэй дараа нь давкатай тулах хэрэгтэй байгаа. За эхлээд онохгүй ус шийтгэлтэй онвол шийтгэлээс мултрах гэсэн үг шүү. За мөгийн баруун гар талд чинь байгаа. Тэгэхээр хонгороо баруун тийш харна шүү. За тулахтаа чи юусэн ш зарнаа тэгээ за. Тийм заачаарай. Уусаа тулгцсан байж идэг шээс. За. За. Окей 3 тоолоод тулгана. 3 2 1. Ваа. Энэ хоёр болчихжээ тий. Байж байгаа. За үгүй зөрөө. За одоо шууд та хоёр маань зөрөө дуучих. Зөрөө дуучи. За. Манай томоо жижиг хоёр. Том жирэ их шиг. Яна эмхтэн хүрдэг. Боолгоцсон. За. Гайхалтай. Гоё аюу. За. Окей, давка руу харъя. Хонгороо давка руу харчих. За, давка ирэхлээ. Давка хонгороо руу харъя. За. Жохон холтой тий. Жохон заагаа бичээ. Хонгороо бас жохон зайд гарчих шах. За. За, файт. За, 3 тоолоод 3 2 1. Өө за. Хонгороо ер нь эрэгтэй хүнээсээ ойлгодог юм байна гэж. Хонгороо яг нөгөө цаг тулвал бүгдийг хийн гэдэг яг толсон үед бол толгодог юм байна тий. За, та хоёр маань зөрж байгаа. уу? Та хоёр бас зөрөөд очив тийм ээ.
ядаргаад ш. Тэгээд зя гахалтай тэгээд таад манаас гоё. Вайн юу нуудаг уу? Уудаг. Ангуучтай биш те гэж яах вэ? За тагсан. Ангуучиг мартъя. Чи өөрөө яах гэж мартахгүй гэж. Чи нэг алдсан бол би мартахгүй гэж. Зя. Би барыг болцчихоо яачих гэж. Хонгороо тэгвэл 3 тоолоод таалагдж байгаа залуу руугаа заах шүү. За вайн уучих юм уу? За. Гэтэ яг авч буухтаа аваад ууж болно шүү. За би хурааж аваагүй шүү гэж. За. Одоо ингээд бас хаалтаа авсны дараа бас асуултууд асууж болох учраас тэр хүртэл бас байгаа. За бүгдээрээ зэрэг тоолоод хариултыг сонсцгоё. За 3 2 1. За окей. Ойлгомжтой. Аюу бол байсангүй шахаа. За таад маань гоё нүдний боолтоо авч болно. Сэно. Самано. За самано. Нэг ийм л юм болоод байгаа юм да. Нэг ийм урд хойгоор нэг юм дээш таашаа тий. За гахалтай. Таад маань тэгвэл одоо гоё анхны хараад ав тий. Нэг рүүгээ сайн нүднүүдээс нь нөгөө нэг ай контакта тий гэж тий. Нүд рүү хар гэж. Тий хараад гоё харсан одоо төрсэн сэтгэгдлээ бас одоо хийлээ. Тарант руу ийм охингүүгээд исэн би. Хөөхөн байна. Nice. Wow. Хоёр үстэй байна. За манай брат өөр Хөөхөн байна уу? гоё персингтэй байна. Тий. Гоё пижактай байна гэдээ явахгүйсэн үү? Тий одоо нүдний болттой байгаас төсөөлжсэн чи хэр өөр байна уу тий? Төсөөлжсэн шиг байна уу ер нь л тий. Төсөөлж байсан шиг байна тий. Аха. За манай томог хувьд чолко байх гэж төсөлжсэн. Тэгээд чолготой байна. Тэгээд бусдаар бол яг тэр нөлөөлөх үү? юм байна. Тэр одоо чиний ямар нэг юмд нөлөөлөх үү ер нь? Гүгүү. За чолк бол хамаагүй тий. За. Гэхдээ манай эмэгтэйгийн хувьд ерөөсөө шал өөр хоёр хүн залуу байна. Гэхдээ энэ хоёр ч өсөө өөр л дөө. Төсөөлтөөс дээгүр байна. Дээгүр байна. Чи юм бөбөө лапа хоёр хүмүүстэй. Фэчин гэж бодсон юм ааш. Шал өөр айгуу дээр юм байна те. Бас гайгүй хүмүүс авчирна шүү дээ чи. Лапа гэж. Айгуу тариалаг залуучууд байна. Гайхалтай. За одоо тэгвэл таагаар нэг юмсаа гоё чөлөөтэй юм асуучих тийм ээ. Тийм одоо царайг нарсан чи мэдхийг хүсэж байгаа юм байна уу? Та бүр ингээл хамаг юм хөдөлж байгаасаа ингээд. Тийм. Юу л энэ асуулт байгаа л гэдэг тийм ээ. Ер нь жоох экстрим юм сонирхдаггүй. Жохон зүрх жохон өвдөд идэг. Алаа хайш байх тийм шүү. Тэгээд ер нь жохон зүрх өвдөхгүй бол чаднаа. Тэгээд ер нь нөгөө хүмүүнтэй хамт бол гайгүй шүү дээ. Тэгээд хүнтэй бол ер нь юмнаас айхгүй ганцаар бол байна. Зүгээр. Зүгээр авцаад байл зүгээр. Нэг юм чихэн дээр хилдэг өгч шээ зүгээр. Ирээдүйн нөхрөө ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Ирээдүйн нөхрөө ерөөхдөө хоол хийж өгöd гоё сайхнаа да. Тэгээд ингээд ер нь цагийг их хамт өнгөрөөдөг хүн байгаасаа гэж бодож юм. Тэгээд ерөөхдөө одоо 20 хэдэн наснда бид нар чинь бүх амьдралынхаа наад захын одоо ажил төрлөө тохинулж штэ. Тэгэнгүүт яг 30-аас хойш гэрэлшээ ер нь надтай нэлийн цагийг өнгөрөөдөг хүн байгаасаа гэж хүсэж байгаа. Яг энэ 20-оос 30 насны циклд яг хийж чадаагүй бүх юмаа яг хийн те. Тэг нэг биш те. Цаашаа. Би ер нь бас гэр бүлтэй их цагийг зарцуулна гэж боддог ирээдүйд те. Nice. Их нэртэйгээ нэлээд ойр байхаар те. Одоо ер нь 40 50 хүрлээ гэж бодоход ер нь ажиллаж ивэл ажилд нь хөргөж өгөөд аваад хүүхдүүдтэй нэлээд цаг зарцуулдаг байна. Вау, nice. Ямар гоё юм бэ? За давка ажиллаад өг давка. Давка чи хоцроо тийш шүү давка. Би бүр ажлынх нь үүдэн дээр хонно. Тэ. За, давка. Яах ёстой. Юу шаагаад байгаа юм бэ? Юу яах ёстой? За өгшөө ийм байгаад байвал чамаа хүмүүс бүгд ангуучтай чи ингээд мартах юм байх шүү шээ тий. Тий. Одоо ингээд байгаа байхгүй манай томоо бол ингээд байгаа. Ирээдүйд бол их нэртэйгээ ингээд бүх цагийг өнгөрөөнө ажилд нь хөргөж өгөөд аваад ер нь баян хамт байна гэж хэлээд 2 оноо авчиад байгаа. Тэгээд чисээ яах ёстой вэ гээд хасах 2 оноо авчиад байгаа.
Одоо ядаж зүгээр оноогүй болохын тулд чи 2 онооны асуулт нэгийг асуух хэрэгтэй болчиход байгаа гэж. Надаар хоол илгүүлэх үү? Хинээр хоол хинт хоол иж өгөх үү? Мөгийг тий. Мөгийг хоол иж өгөх үү? Надаар хоол илгүүлэх үү? Мөгийг бол хоол хийж өгөхгүй би бол хоол хийж өгнө л гэдэг байгаа юм байна л да. Ядуу залууг яах вэ? Баян залууг халамжлах уу гэдэг шиг шаажин тий. За. Одоо заавал хариулах юм уу те? Окей го би сая бра юу хийсэн бэ? Би асуултыг хэлсэн байна. Энэ нөгөө нэг манай эмэгтэйгийн нөгөө нэг дуртай хөдөлгөх тийм гоё тий. Манай залуу бол нөгөө ажилд нь хөргөж өгөөд ингээд амар гоё юм байна гэсэн мах. Одоо тэгэхээр чи ирээдүйд одоо энэ хүний эхнэрээ олгол яаж чадах вэ гэдэг. Би бол ер нь хоол бол хийж чадна. Тэгээд ер нь сая ер нь жоохон даруухан цагийн чич. Нарийн хоолнууд идэв штэ. Тиймэрхүү хоолнуудыг заагаад өгвөл тэгээд хамт ингээд хийж мэйгээ дараа нь ингээд бас хийж өг болно тэ. Nice. За ингээд баг 3 оноо. За. Ямар хоолн дуртай вэ та юу? Хоёр гээд ингээд дээрээ. Хоёроос асууж байгаа шүү. Би бол сушинд дуртай. Суши. Би бол сайхан Монгол хоолн дуртай. Аура тэ. За, манай эмэгтэй. Би бол сайхан чансан махан дуртай. Тийм түрүү. Яа, за энэ бол түрүү ягарахгүй хэлсэн байхгүй ингээ хөдөө гараад те чансан мах чанж идээд гээд хэлсэн. Тэгээд манай залуу тэрийг анзаарсан. Манай бро яг хөдөөгийн сонсоод чансан махын яг сонсог байна те. Хөдөө дээр фокусла хөдөө мөдөөгөө шаацын. Яг гол юм point нь яг чансан махан дээр байсан байна шүү дээ. Монгол охтууд бол ягарахгүй махсаг байдаг. Тэгээд бас гоё байна, гайхалтай. За өөр тайдад маань асуух асуулт байхгүй бол шийдвэрээ гаргая. Зөв шийдвэр. Бэлэн үү манай эмэгтэй? За. Тэгвэл манай хоёр залуу маань хоёр залуунууд байна. Манай эмэгтэй шууд зүгээр заачхад болно шүү. Тийшээ юу өөр залуу хараад байна чи. Тийшээр энийг идэх юм гэж. За. 3 тоолоод таалагдж байгаа залуу руугаа. За, өдөр хамтаа 3 тоолъё. 3 2 1. Баярлалаа. За. За манай өрөөдөө нээж болно. Окей. За. Манай хонгороо маань эхлээд мөгийг сонгосон нүдний болттой байх та. Тэгээд нүдний болтоо тайлаад бас мөгийг сонгосон байна. За тэгээд шийдвэртээ үнэнч байсан байна. Өдөр алга жишээ. За тэгээд мөгийн энэ хариултыг зөвшөөрч гинөө те. Зөвшөөрч байна. За хойноос нөө цэцэг аваад өгөөрэй. Тэгвэл гоё та хоёр маань босоод нэг гоё тэрвэрлэлтчихэд хөө. Яг юм гоё те. Босоод гоё нэгэндээ майж болсных гоё тэрвэрлэлтчихэд хөө. Зөвшөөрч гинөө манай хоёр. За. Окей. Ай байна да. За. Одоо сайхан харж байгаа тэрвэрчтэй сайхан. Нүд рүү хар гэж. Үнсэлцээрээ. Нөө хаалгаа хаа гэж нүд рүү хар хайртна. Зя гахалтай. За манай томоо энэ нэг маань нэвтрүүлгийн спонсор нэг оролцогч эмэгтэйд нэг юм цэцэгний спонсор орж ирсэн байгаа. Тэгээд та бүхэн өөрөө хайртай хүндээ цэцэг өгөх хүсвэл энэ доор нэг Instagram нь гарна, дугаар нь гарна. Тэгээд хайртай хүндээ цэцэг бэлгэлээрэй. Энийг томоодоо өгч тэгээд матч болсон эмэгтэйдээ бас бэлгэлээрэй тийм ээ. За хоёртой амжилт хүсье. Цаашдаа өшөө одлуудаа цэцэг өгөөсэй гэж бас ерөө ихний цэцэг чинь тэгээд сүүлийнх гэж бити байгаасай. Шөх. За тийм баярлаа. За гайхалтай тэгээд та хоёртаа баярлалаа. Одоо та хоёр маань ингээ матч болцсон. Тэгээд одоо сууг цаашдаа бас үргэлжлүүлээд илүү гоё харилцаа. Тийм гоё ярилцаа суугаарай. Цааш сууг одоо шууд үргэлжлүүлээ ярилцаа суугаасаа гэж хүсэж байна те. Нэг суудлаа болоод те. Тэгээд манай хоёр маань вайн авчи та хоёртаа бас вайн бэлгэлээ. Тэгээд манай юунд чинь бэлэг хамтдаа бүтэх мөч хардис. За окей. За тэгээ хамт гоё суудалтаа өрж байна. Амжилт хүсье. За окей. Баярлалаа. За тэгэхээр манай Давкагаа бас ганцаараа үлдээмээргүй байна те. Манай Давка дээр гарч ир шүүрж авах боломжтой байгаа. Тэгэхээр эндээс шүүрж авах. Давка дээр гарч ирэх охин байна уу? Охин байвал одоо яг гарч иж болно. Гэтэ нөгөө Давка дээр гэдэг нь дээр нь гарна гэсэн үг шүү те. Хажууд нь суух охин байна уу л гэдэг. Тийм байвал яг одоо гарч иж болно. Байна уу? Яг нэг юм болохоо хэцүү охин байхгүй юу? Байна. Чам руу 3 давхраас боо. Гарч иж бодоо шүү нэрээ. Үгүй тэр хойноос сая нэг юм залуу нэг юм жоохон гей хаалгаар байна гэшээж. За тэгвэл Давкагаа бүгдээрээ бас зовоогоод явах тийм ээ. Яарсан гоё оролцсонд баярлалаа бро. Нөө уужсэн пив авчиж болно шүү. Зүгээр үү. За. Харин пив гэж явах тий.
За гайхалтай манай өнөөдрийн дугаар энд өндөрлөж байна. Тэгээд эхлээд спонсоруудаа бүгдээр танилцуулъя. За манай өнөөдрийн ивент тэтгэгчээр Hardis ажиллаж байгаа Австралийн 160 жилийн түүхтэй дарс байгаа. Тэгээд хамтдаа бүтээх мөч Hardis. Вау, гайхалтай бүгдээр хайлгаж спонсоруудаа баярлалаа. За дараачих нь манай өнөөдрийн ивент тэтгэгчээр Саммиг Лайт хамтран ажиллаж байгаа. Гиз зүргүүлдэггүй хамгийн бага калоритой шинэлэг зөөлөн мэдрэмжийг мэдрэх өсвөл Саммиг Лайтыг сонгоорой. Баярлалаа. Энэ удаагийн дугаар хүрсэн та бүхэндээ маш их баярлалаа. За энэ удаагийн дугаар ингээд өндөрлж байна. Хүрсэн та бүхэндээ маш их баярлалаа. Өчигдөр сайхан өнгөрүүлээрэй дэйти шоулаа.